Сүүлийн жилүүдэд эдийн засаг хөгжин хэрээр улам олон залуус том хотод ажиллахыг сонгож байна. Энэ үйлдвэрээр монгол хэлээр үйлдвэрийн гишүүдэд задлж үзье. Эхлээд өгүүлбэр түн буюу эзэн бие олно. Хин гэсэн асуултанд залуус гэсэн үг хариулагдаж байгаа учраас энэ нь өгүүлбэр түн буюу эзэн бие болно. Дараа нь залуус яасан бэ гэж асууя. Үүнд сонгож байна гэсэн хариулт тохирч байна. Тэгэхээр сонгох гэдэг нь өгүүлбэр хүн буюу үйл үг болно. Одоо тусаг тунаа олцгоё. Залуус юуг сонгож байна вэ? Энэ асуултанд том хотод ажиллахыг гэсэн хариулт тохирно. Тиймээс ажил гэдэг маань тусаг тун буюу нэр үг болно. Харин том хотод гэдэг нь нэр үгийн тооцоолол болно. Одоо сүүлийн жилүүдэд гэдгийг харъя. Энэ нь хизээ гэсэн асуултанд хариулагдаж байгаа учраас цагийн байцуулна. Харин улам олон гэдэг нь хэр олон гэсэн асуултанд хариулагдаж байгаагаас гадна залуус гэдэг үгийг тодтогч байгаа тооны тодтгол болно. Эцэст нь эдийн засаг хөгжин хэрээр гэдэг нь ямар нөхцөлд ямар байдлаар гэсэн утгыг илэрхийлж байгаа учраас байцаагчлагын болно. Одоо бүгдээрээ үйлдвэрээ эзэн биеэс эхлээд орчуулцгаая. Залуус хийг бид нар 年轻人 сонгох хийг 选择 ажил хийг 工作 ажил гэдгийг маань тодтгол нь болохоор 大城市 үндсэн үг маань болохоор 年轻人选择 大城市工作 гэхдээ үйлдвэр маань нэг л дутуу харагдаад байгааз. Тэгэхээр өгүүлбэрийн маань яг энэ хэсгэн дээр залуус том хотод очиж ажиллахыг сонгож байна гэсэн утгатай байгаа. Тэгвэл бидний хувьд тэ гэсэн энэ хэсэг байгаа. За бид нэр хэрвээ газар барьцлага онцолж байсан бол заыг авах байсан. Харин энэ маань чиглэлийг онцолж байгаа учраас бид нар даавыг бичнэ. Одоо өгүүлбэрээ дахиад уншийе. 年轻人选择到大城市工作. Одоо бүгдээрээ бусад хэсгийг нэмье. эдийн засаг хийг бид нар 经济 хөгжих хийг бид нар 发展. За тэгэхээр юу хөгжиж байгаа юм гэхээр эдийн засаг буюу хөгжлийн маань тодтгол нь эдийн засаг болж байгаа. Тэгэхээр энэ хоёрын гол бид нар тодтголын дөг авна. 经济的发展 гэж бичнэ гэсэн үг. За тэгэхээр хэрээр үг нь тийм ээ. Тэгэхээр үүнд бид нар 随着гэдэг үг маань тохирно. 随着-гийн үйлдвэрийн бүтэц нь нэр үг эсвэл үйл явдал өөрчлөлт гэсэн бүтэцтэй байдаг. Тэгэхээр бид нэр 随着经济的发展 гэж бичгэнэ. Улам олон хийг бид нэр 越来越多гин. Гэхдээ энэ үг маань 年轻人гэдэг үгээр тодтогч байгаа учраас дунд нь бид нэр тодтголын д авна. Тэгэхээр 越来越多的гэж орчуулна. За сүүлийн жилүүдэд гэдэг маань 近年来 одоо бүлбэр бүтнээр уншийе. 近年来随着经济的发展，越来越多的年轻人选择到大城市工作. За бид нэр Монголоос хятад руу үйлдвэр орчуулахдаа энэ мэдчилгээр орчуулж үзэх хэрэгтэй шүү.